За 1 2 сонсогдож байна уу? Сонсогдож байна уу? За Хаанул дүүргийн 3 дугаар хороон дээр ирээд байна. Улаанбаатарчуудаа энэ өдрийн мэндийг хүргэе. За Улаанбаатар хотын явган замын чулуун явган замын бүтээн байгуулалтын ажил бол өнөөдөр ингээд хэвээ үргэлжилж байна. Өнөөдөр 9 сарын 21-ний өдөр. За манай уртлын хэсэг дээр Хаанул дүүргийн 3 дугаар хороо Апогийн уулзуураас ТЭЦ 5-ын уулзуур руу засаг ярамгийн гүүр хүртэх хэсэг дээр бол манай Lux Diamond компанийн бол ажлын гүйцэтгэлийг хийж байгаа. За Lux Diamond компани талбай инженер Зоригт Баатар тийм ээ. Зоригт Баатар инженер. За Зоригт Баатар инженер ажлаа танилцуулж хэд хувьтай явж байна? За манайх инженерийн сургууль сүлжээний ажил бол одоо 60% явагдаж байна. Явган замын хатан цохилт бол одоогоор 40% болоо явж байна. Яг ТЭЦ сурын уулзуураас одоо яг энэ 5 мөнгө. Нийт ажлын гүйцэтгэлээр хэд хувьтай? Нийт ажлын гүйцэтгэлээр за 61% явж байна. 61% явж байгаа тийм. За танах нийт хэдэн километр газар авсан байлээ? Манайх 2800 метр квадрат газрыг солихоор байж байгаа. Метрийг квадратаар хариул 7700. 7500. 2.8 км. Тий 2. 7700 метр квадрат ажиллаж. Тэгээ өнөөдөр 61% гүйцэтгэлтэй. Тий 61% гүйцэтгэлтэй. Шамсуулж нийтдээ гэсэн үг шүү. Нийтдээ гэсэн үг тийм. За танаа хэсэг бол одоо ингэж явж байгаа. Ийшээ ингэж явж байна. Юу дүүгээ урттал руугаа яах вэ? Урттал руугаа ярмын гүр тал руугаа. За тэр ажил бол нөгөө юу автозамын өргөслөөс шалтгаалаад бид нар шууд уйлдуулж байгаа тийм. За Зоригт Баатар инженер чулуугаа хаанаас авсан? Чулуун дээр юм. Та чулуу авч. Чулуу бол таасаа ихэнхдээ таасаа. Монголд үлдэрсэн чулуу. Тэгээд хольс нь болохоор үүдэн чулуунаас авсан. Үүдэн чулуунаас авсан байж байгаа. За энэ одоо яг таасаагаас авсан чулуунууд уу тий? Монгол чулуунууд гэсэн үг тий? Таасааноос авсан чулуунууд. За ингээд Улаанбаатарчуудаа гэж хэлэхэд манай сүүлд бол бид нар яг үүлэн чулуу таасаа гэдэг үндэсний чулуу үйлдвэрлэгчнээс чулуу авахыг бол их уриалж байгаа. Мэдээж тендер шалгарсан гүйцэтгэгч компаниуд бол өөрснөө хаанаас авах эрх нь бол байж байгаа. Бид нар харин үндэсний үйлдвэрлэлээ дэмжих зорилгоор бол энэ чулуунуудыг бол ингээд таасаа болон үүлэн чулуу Монголын чулуу үйлдвэрлэгчдийн нэгдсэн үндэсний холбооноос авахыг бол уриалж байгаа. Ингээд яг одоо авсан чулуунууд бол таасаагаас авсан чулуу юм байна. За одоо солигдож байгаа хуулаад явж байгаа эсгүүдийн хэсэг байна уу? Биш ээ. Эсвэл хуулаад авцсан байгаа. Одоо ингээд тулт хуулаад дараачийн ажиллабараа энийг бүтэн хатангаа зохид дууссаны дараа эсвэл одоо цаашаа үргэлжлүүлээд явах уу? Хоёул дараагийн хуулах талбар дээр очиод нэг харчих тийх үү? Зоригт Баатар инженер энэс яж байгаа. Танах одоо өдөрт хэдэн баригад нэг байршил дээр ажиллаж байгаа. За манайх бол нэг байршил дээр 2 баригад нийлээд ажиллаад байгаа. Салж болохгүй одоо. Салын их нэг манайх холбооны суугчл өөрсдөө илүү олон тарж ажиллаж чадахгүй болохоор бид нэр тэгээд холбоогоо дагаад ерөөсөө нэг чигтээ шүү. Энэ холбооны суугчдуудын юунууд байна? Худгууд байж гин тий. Худгууд нь. За танах бол энэ хэсгийг хуулаад энэ хэсэгтээ сая холбооны суугчлын 4 хос тий 110 та PVC хоолоонуудаа тавьчихсан байгаа тий. Одоо бол энэ хэсгээр хуулаад авсан учраас ингээд газраа тэгшлээд нэгтээ өгөөд дүүргэлтээ аваад тэгээд юмаа тавиад юу шинжилгээ ажилласаа өгсөн байна. Цааны шинжилгээд тий. Одоо энэ гэрлийн шонгуудын шинжилгээ ажлууд хийгдсэн байгаа. За одоо танах ингээд за энэ ингээд чулуунууд маань ирсэн байж байна. Одоо цаашаа аль хэсэгтээ хуулаад явах вэ? Одоо ингээд чигээд. Энэ бол нөгөө хуучин нөгөө замын юугаас шалтгаалсан юм. Лагаас үлдчихэд байгаа. Аха. Тэрнээс бол манай хуулааг байгаа гэсэн үг шүү. Энэ нөгөө зам маань явган зам маань ингээд ороод ирсэн шүү дээ. За одоо энэ хэсгэрэл хийн гэсэн үг шүү дээ. Нэг асуудал үүссэн шүү дээ сошиал дээр одоо гэрлэн тохиолтой хэсэгдэр нэг юм жижигхэн замын арал гэж ярьдаг тийм. Тийм хэсэг үлдсэн тэрийг ингээд дутуу хийгдсэн байна гэдэг шүүмжлээс энэ иргэдийн донд явсан л дээ. Тэр ямар ч тэр бол ажлын яг нэг бараг 70-80% явж явах үед нэг автозамын шинжилэлтээр тэр арлыг авч хаяхаар болоо бүгдийг авахаар болоо тэгээд байршлын өөрчлөлт тэр байхгүй болно гэсэн үг үү? Тий, тэр арал хэсэг бол байхгүй болно гэж. За энэ хэсгээр ингээд явган замууд хийгдэх юм байна те. Хуултууд бол хийгдсэн биш. Хуулцсан байгаа гэсэн үг үү? Энэ хуулаагүй энэ замын ажлаас шалтгаалаад ингээд шилжээд ирсэн. Манайх бол үндсэн зургаараа бол энэ хэсэг хуултах гэсэн. Аха. За тэгэхээр энэ хэсэг дээр одоо ингээд тучлаа ингээд дуусна гэсэн үг шүү дээ те. Тэр юу үрээд дуусч байгаа юу? Явган замын хэсэг үрээд цаашаа үргэлжлээ явна. Үргэлжлээд явахаар байгаа юу те. Цаашаа ингээд солихоор байж байгаа. За танаа ажил ер нь бол танах одоо нийт хэдэн баригад ажиллаж байна? Сая 2 баригад байна. Сая 2 баригад байгаа. Яг их хүчээр ажиллавал 4 баригад ажиллах боломжтой байгаа. Тэгээд зүсүр юу эхлээд ирэнгүүт бас хоёрыг оруулцдаг.
Аха. Бүлэгдэж байгаа амнаас юу болоод 2 бариад байгаа байхгүй. Бүлэгч бол мэдээж энэ шугам сүлжээний ажиллаа. Аха. Сугчлын ажлууд. Сугчлын ажлуудаа үлдээж байгаа болохоор бид нар олон бөөгнөл явуулчих болохгүй болохоор. Аха. Сугчлын ажлыг хаанх үүсэж байгаа? Мэдээлэл холбоо хүсэж байна. Улаанбаатар холбоо. Улаанбаатар холбоо сугчлын ажлуудыг хийж байгаа юм тий. Тэслийн сугчлыг. Сугчлын ажилдаа уялдуулаад одоо 20 бариад ажиллаж байгаа. Хүмүүсээ ингээд 9 сарын 20-нд гэхэд ерөнхийдөө дуусч амжихаар байгаа. Сугчлын ажил дуусчвал төлөвлөгөөг шахаад бол амжихаар төлөвлөгөөтэй байна. тулгамдж байгаа асуудал юу вэ? Боломжоос бол одоо за газар шилжүүлэлт гэдэг эзэн нэг мэддэхгүй юм уу тань кадастр тий газар чөлөөлөлтийн асуудал байна. За тэгээд усны барилга байгууламж бол одоо ингээд шийдэгдсэн гэж ойлгож байгаа учраас асуудал болохгүй байх гэж үзэж байна. За тэгээд жижиг сажиг асуудлыг бол тэгээд бид нар өөрсдөө ингээд болгоод явж байгаа гэсэн. Яг чинь том асуудал бол одоогоор алгасан. Ийгээд байх. За баярлалаа зорилт татаж ирж нэртэй. За энгийн үргээд лайв дуусгач тий.